За баярлалаа. Энэ хэлэлцээрт 2025 оны 2 сарын 5-ны өдөр сангийн сайд гар хэвсэг зурсан юм байна. Хэлэлцээртэй холбоотой 5 асуулт байна. За нэгдүгээрт гэрээний ерөнхий нөхцөл хаана байгаа юм бэ? Зээлийн хэлэлцээрийн зүйл 1-1-0-1-т энэхүү хэлэлцээрийн хавсралтад тодорхойлсон ерөнхий нөхцөл нь энэ хэлэлцээрийн саршгүй нэг хэсэг байна гэж заасан. Гэхдээ ерөнхий нөхцөлийн өөрчлөлтөнд байгаад байдаг ерөнхий нөхцөл нь хавсралтаараа байхгүй байна. Гишүүдэд тараагдсан материалч төр, дээд парламентч төр. Энийг нэг тодруулж өгч. За хоёрдугаарт зээлдэгч энэхүү хэлэлцээрээр хүлээсэн үүрэг дуусгар болох огно гэд хэлэлцээрийн зүйл 4-3-т байгаа. Гар хэсэг зурсан өдрөөс хойш 20 жил. За гэтэл үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацаа 2030 оноос хойш 25 жил. За сангийн сайд таны танилцуулж байгаа танилцуулгаар 30 жил. Санхүүжилт хаагдах хугацаа 2029 оны 12 сарын 31. Энэ ямар одоо учир утгатай зөрүүтэй юм цаг хугацааны хувьд зөрүүтэй асуудлууд яваад байна. Энийг нэг тодруулаад өгч. За 3 дахь асуулт. Төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байгуулах юм байна. Эрчим хүчний яамны дэргэд байгуулах гэж байгаа юм байна. За Эрдэнэс Монголд саяхан Эрчис Монгол гэдэг нэг компани байгуулагдсан баха. Эрчим хүчний бүх төслүүдийг хариуцж байгаа компани гэж ойлгосон. Тэгээ одоо энэ тусдаа дахиад ийм нэгж байгуулагдаад явах юм уу? Эрчис Монголтойгоо ер нь яаж уялдах гэж байгаа юм бол энэ төрийн эмчит компаниуд энэ төслүүд ер нь хоорондоо яаж уялдах юм бэ? Энэ дээр нэг тодорхой хариулт авъя. За та тодорхойлт хэсгийнхаа 4-ийг нэг хараад өгөөрэй. За Банги орооны дарга хэсгэн дээр тодруулаад өгнө үз. Чойрын дэд станц гэж зээлдэгчийн Дундгов аймгийн Чойрт орших мөн нэртэй дэд станц байна гэсэн байна. Чойр ямар үндслээр одоо Дундговын харьяанд очиж юу? За энэ асуултууд дээр тодорхой хариулт аваад дараа нь санал айлъя. За хариулт өгье. Сангийн сайд Болдын Чухлан. За өөрөндөө гишүүний асуултанд хариулъя. За гишүүнээ өнөөдөр бол сойрхон батлуулахаар өнөөдөр бид нар хэлэлцэж байгаа шүү. За өмнө нь бол их хурал дээр танилцуулагдаад гэрээний ерөнхий нөхцөл дэлгэрэнгүй байдлаар эдийн засгийн байнгын ороо, төсвийн байнгын ороо, аюулгүй байдал гадаад болгон байнгын ороогоор 2025 оны 1 сарын 13-ны өдөр хэлэлцэгдээд дэмжигдсэн гэсэн үг. За тийм учраас өнөөдөр дахиж энэ дээр сойрхон батлах үед бол гэрээний ерөнхий нөхцлүүд бол хавсрагддаггүй байгаа. Шаардлагатай бол танд одоо өгчихё. За нэгдүгээр, за хоёрдугаарт тэр нөхцлүүд дотор ерөөсөө л ийм л байгаа. За одоо ингээд сойрхон батлагдмагц гэрээг ашиглах эрх нь нээгдэн. За ингээд нээгдмэгц 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл энэ зээлийг ашиглаж дуусгах ёстой энэ хугацаанд. За тэр хугацаа нь бол ингээд 29 онд. За 29 оноос цаашаага бол 25 жилийн хугацаанд үндсэн зээлийнхаа төлбөр рүү ороод төлөлт эхлээд явна гэсэн үг. Ингээд 5 дээр нэмэх нь 25 буюу нийтдээ 30 жилийн хугацаатай гэсэн үг. За төслийн нэгж болон бусад асуудлаар сайд хариулах уу, тэндээс хариулах юм. Ажлын хэсгээс хариулах уу? За тэр ерөнхий нөхцлүүдийг өрн төвшил зүрийн сайд нэмж хариулъя. За ингэнэ ёо өөрөндөө гишүүний асуултанд нэмээд хариулъя. Эрчис Монголтойгоо яаж уялдах уу гэдэг инхээр засгийн газрын тогтоол гаргаад энэ 2025 оны 3 дугаар сард гарсан. Эрчим хүчний төрийн өмч төвцөд компаниудын 66%-ийг Эрчис Монгол компани, 34%-ийг эрчим хүчний яамд хариуцуулсан. Одоогийн байдлаар Эрчис Монгол компани маань ерөнхийдөө бол хүний нөөц эднэр бол бэлэн биш байна. Бид одоо менежментийн төр аргаж хагаад явж байгаа. Энэ менежментийн эрхээ шилжүүлж аваач гэдэг ийм хүсэлтийг хэлэлцээрийг бол Эрчис Монгол компанид өгж байгаа. Энэ зээлийн хэлэлцээр бол Эрчис Монгол компанитай одоо хамаагүй тусдаа засгийн газар өөрийнхөө нэрээр зээл авч байгаа учраас энийг засгийн газрыг төлөөлөөд төрийн захиргааны төв байгуулгана эрчим хүчний яам учраас манай яам энийг төслийг хэрэгжүүлээд явна. За энэ гэрээний төсөл дээр манай сангийн яамны ажлын хэсэг маань тэр орчуулгын алдаа гарсан уу? За 3 дугаар энэ дээр Өөрийн төв гишүүний асуултанд хариулъя. Сангийн яамны өрөө төрөл галцсан дараа хандагдах. За зээлийн гэрээний хавсралт хэсгээр байгаа тодорхойлолтон дээр байгаа энэ хэсгээр Говьсүмбэр аймгийн нэрийг Дундгов гэж андуурч бичигдсэн
үүссэн юм алдаа байгаа. Энэ бол механик алдаа. Тэгээд энэ алдааг бол Дэлхийн банктай манайх яриад энэ алдаага засаад одоо гэрээ сойрхон батлагдаад төрийн мэдээлэл рүү хэвлэгдэхийн өмнө ингээд механик алдааг засварлаад ингээд оруулахаар ингээд тохирцсон байгаа. За зээлийн хугацааны хувьд бол сая сангийн сайд хэлсэн 25 жилийн хугацаанд иргэн төлөгдөх 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ийм нөхцөлтэй гэрээ байна. За болдын үеиг за өөрийн төв яг шин тодруулж суй. Тэрний 9.4 сая долларын асуудал байгаа шүү дээ. Энэ хуваар 2-ын хэсэг 3-ын Б-ийн нэгдэр байгаа да. 24 оны 3 сарын 31-ний өдөр буюу түүнээс хойш хугацаанд ангилал нэгд хамаарах зөвшөөрөгдөх зардал зориулт дата авсан 9.4 сая доллар гэдэг. Энэ одоо өмнө нь хийгдсэн хэлэлцээр зурхаас өмнө авцсан зүйл яриад байна уу? Ямар асуудал яригадаад байна? Энийг нэгдүгээр тодруулъя. Тэгээ ер нь бол би ойлгож байгаа. Сойрхон батлагдахаар орж ирж байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгээ ядаад эн чинь Бүхэлдүйн аймгийн нэр андуурч тавьчаа сойрхон баталгаас өмнө энийг засаад оруулдаг юм чи хуулийн төсөл бэлтгэгдээд орж ирж шүү дээ. Тэгээ байнгын орон дээр яригдахдаа ийм алдаа гарсан юм а гэдгийг хэлээд байнгын орооны дүгнэлтээр ч гэсэн одоо засах барих нөхцөлийг одоо оруулж болдоггүй юм уу? Эсвэл үнэхээр боломжгүй байдаг юм уу? За 3 дугаар эндрээс гүйцээж хариулъя. Нэмж хариулъя. За өөрийн төвийн гишүүний асуултанд хариулъя. Гэрээний авсралтан дээр заасан байгаа 47 сая долларын дүнг за энэхүү төслийн төсөлд энэ гэрээний заасан төсөлд зориулан зарцуулна гэж заасан. За 9.4 сая доллар гэдэг бол нэг удаадаа татан авах одоо withdrawal буюу disbursement одоо нөгөө ашиглалтын дээд хэмжээ зааж өгч байгаа юм хэмжээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө өмнө нь авч байгаа зээл биш. Энэ 47 сая долларын зээлийн гэрээний хүрээнд нэг удаадаа татан авалт хийхдээ дээдл нь 9.4 сая доллар зарцуулна шүү гэсэн юм хязгаар гэж ойлгож байна. Тэр андуурсан асуудал дээр тайлбараа. Аль шатанда яагаад засаагүй одоо хүртэл явчихад байгаа юм? За энэ Говьсөнбөр аймгийг Дундгой өгөөж андуурч бичсэн зүйл дээр бол өргөн баригдах хугацаанд бол зээлийн гэрээг зурагдсан буюу одоо Дэлхийн банктай цахим системээр зурсан энэ зүйлийг бол ингээд их хуралд өргөн барьсан байгаа. Тэгэхээр энэхүү алдааг бол одоо яг төрийн мэдээлэлд хэвлэгдэхээс өмнө засах бол бүрэн боломжтой. Албан ёсны орчуулган дээр бас засагдах бүрэн боломжтой юм зүйл. Энэ ч асуудал шүү дээ. Улсын их хурлаар ороод эцэслэн батлагдж байгаа зүйл дээр засагтаагүй байна. Тэгээ улсын их хурлын шийдвэр гарцсны дараа тэгээ та нар засах гэдэг юм уу? Юу хариулаад байна? Ерөнхийдөө бол одоо засагдахад бол бүрэн боломжтой. Дэлхийн банктай бол одоо бид нар ингээд энэхүү алдаага засна гэдээ хоорондоо албан бичиг солилцсон байгаа. Тэгэхээр одоо дондогмоор энэ дээр хариул да. Ажлын хэсгийн 1-р микрофон. За засгийн газраас өргөн мэдүүлсэн гэрээ сойрхон батлах тухай, зээлийн хэлцээр сойрхон батлах тухай хууль дээр бол зөвшөлтсөд гарын үсэг зурцсан хоёр тал хоёулаа албан ёсны гарын үсгээ зурцсан төсөл дээр юм алдаа гарч ирсэн. Техникийн гэж хэлэхээр алдаа, Говьсөнбөр аймаг гэдгийг Дундгой гэж бичсэн юм алдаа гарч ирсэн. Их хурл бол сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлцэж байгаа. Энд хавсаргаж орж ирсэн гэрээ дээр алдаа гарсан алдааг бол засгийн газар нөгөө гарын үсэг зурсан талтайгаа засах шаардлагатай байна. Тэгээ өнөөдөр их хурлын шийдвэр эцлээд гарчихаар яах юм? Хэлцээр сойрхон батлахаас өмнө энэ алдааг бол намжуулж засах ёстой. Тэгэхээр чи бид эцлээд сойрхон баталж болохгүй нь шүү дээ. Тийм үү? Энд чи янз янзын төвшөнд бас их хурлаар ороод шийдэгдсэнийг араас нь үг үсэг битгий хэлцэг таслалтын чөлтөд өөрчлөх ямар ч боломжгүй болдог шүү дээ. Тийм үү? Тэгээд яагаад энэ дутуу юм одоо орж ирээд ингэ яваад байгаа юм? Энэ өөрийн төвийг шин зөвл олж харсан л байна л да. Ийм алдаа байж болохгүй л да. Бүхэл бүтэн аймгийн нэрийг сольж тавьчаад тэгээ ингэ явж идэг. Хэрвээ цаадлаас чинь хариу ирэхгүй бол хэдүүлээ яах юм? Өөрчлөхгүй л яах юм? Улсын хурлд ороод сойрхон баталсан байж идэг. Ийм л асуудал үүснэ. Гэхдээ зүгээр батлахаас татгалзаж байгаа даа биш. Ийм алдаатай зүйл баталж болохгүй гэдэг дээр л асуудал яригдж байгаа шүү.
За. За болдын уянга гишүүн асуулт асууя. За хэд хэдэн асуулт байгаа бас төстэй.